What is an influencer? Ямарваа нэгэн салбарт нөлөө бүхий бусдыг ярианы бидаар биш, харин мэдлэг туршлага, өвөрмөц харах өнцгөрөө бусдын анхаарлыг татж чаддаг хүмүүсийг инфлюенсер гэж нэрлэдэг ба. Одоогийн үед ялангуяа энэ хүмүүс нь Instagram, Facebook, YouTube түгээрэр гэдэг чим иймэрхүү social media вебсайтуудаар айгүй олон дагагч цуглуулж чадсан эдгээр хүмүүсийг бол бас хилээд байна. Тэгэхээр бусдад үн цэнтэй хэрэгтэй мэдээлэл өгдөггүй. Зүгээр л царай зүс, өнгө үзэмжээр фэнүүдэд байлдан дагуулсан энэ хүмүүс бас инфлюенсер биш гэсэн үг. За тэгвэл инфлюенсерийг яг инфлюенсер болгоод байгаа тэр гурван хүчин зүйлийг та бүхэндээ ярив. Хамгийн ихнийх нь юу вэ гэдэг юм бол гаргаж байгаа контент. За контентийг болохоор гурван төрлөөр гаргаж болдог. Айгүй сонирхолтой, мэдлэг мэдээлэлтэй, эсвэл нөлөөлөлттэй гэсэн гурван төрлөөр ангилна. Хүн нэг бол айгүй сонирхолтой амьдралтай тэгээд тэрийг бусдад хуваалцдаг. Эсвэл амьдралаа айгүй сонирхолтой болгож бусдад хуваалцдаг гэдэг ч юм уу. Хэрэв тийм байх юм бол тэр хүн инфлюенсер гэсэн үг. Тэр хүнд ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл өгдөг, бус тусгай нөхцөл байдалд ашиглаж болдог. Тиймэрхүү мэдээллийг хуваалцдаг бол тэр хүн инфлюенсер. Сүүлийнх нь хэрэв хүний амьдралыг өөрчлөх хүч. Тиймэрхүү мэдээлэл бас хуваалцах юм бол тэр хүн инфлюенсер. Саяны миний ярьсан бүх юмыг сайхан нэгтгээд авах юм бол тэр бизнесмен, компани захирал, жүжигчин, дуучин, бүжигчин, эмч, цагдаа, сурвалжлагч тэр хүмүүс бүгдээрээ энэ гурван зүйлийг агуулж авах юм бол инфлюенсер гэсэн үг. Хэрвээ контентээрээ хүмүүсийн анхаарлыг татж чаддаг. Одоо сонирхолтой, мэдлэгтэй, тэгээд нөлөөлөлттэй гэсэн гурван төрлийн контентийг гаргаж авах юм бол тэр хүн инфлюенсер. Хоёр дахь нь юу гэх юм бол тэр хүн мэдлэг мэдээлэлтэй тэр тухайн салбартаа айгүй их туршлагатай эсвэл маш их зүйлийг судалж ойлгож чадсан тиймэрхүү хүн байх юм бол инфлюенсер. Тэгээд гурав дахь нь хэрэв тэр салбартаа айгүй өвөрмөц өнцгөөс харж чаддаг байх юм бол тэр хүн инфлюенсер гэсэн үг. Энэ тодорхойлолтоор харах юм бол манай Instagram дээр байгаа айгүй олон дагагчтай, Facebook дээр байгаа айгүй олон дагагчтай, YouTube дээр байгаа айгүй олон дагагчтай энэ хүмүүс маань бүгд ер нь инфлюенсер юм биш үү? Тэ? Айгүй мундаг хүмүүс юм биш үү? Яг энэ гурван зүйлийг бол гурвангийн хийгээд явж байгаа хүмүүс ч байна, тэ? Тэгвэл яагаад ингэж их үзий ядал аваад байгаа юм бол? За бүгдээ инфлюенсерийг болохоор багштай зүрлэж нэг жишээ аваад үзье. Окей? Бидэрт айгүй гоё дуртай багш нар гэж байдаг, тэ? Яг ингээд орж ирэнгүүт л бүгд ингээд чимээгөө суудаг ч юм. Бүгд ингээд энэ багшийг юу гэж хэлэх вэ гэж бодоод хараад суудаг ч юм уу, тэ? Тэгэд энэ багшийн хэлж байгаа бүх юм айгүй хэрэгтэй, үн цэнтэй, айгүй сонирхолтой юм шиг санагдаад энэ хүнийг дагаад баг энэ хүнийг өөрийн хамгийн хайртай багш гэж шүтэн бишиж явдаг. Яг тэрний эсрэгээр бидний айгуу дургу багш байдаг. Орж ирэнгүүт бүр харахаар л царайн зэвүүрээд яаж гоё ааш гаргасан ч гэсэн яг өмнө нь хийжсэн тэр муухай үйлдэлүүд нь бүгд бодогдоод үзийн ятгаас өөр аргагүй тиймэрхүү багш нар байдаг. За тэр юунаас үүдэлтэй вэ? За яг уу ойлгомжтой хэрвээ тэр багш таныг зодсон бол эсвэл загинсан ч юм уу те хүмүүсийн урд ингээд ичвэртэр болгосон бол үзийн ятгах шалтгаан байна. Гэхдээ одоо яг Instagram дээр байгаа инфлюенсерүүдийг хараад их юм бол багштай зөвлөж хахад бидний хизээч харж байгаагүй багш гэсэн үг шүү дээ. Тэ бидний ангид хичээл ордогчгүй багш гэсэн үг. Тэ бидний таарлаж байгаачгүй багш. Тэгсэн мөртлөө энэ хүмүүсийг бид нар үзий ядаад шүү дээ. Тэ бүр ингээд чи зайл баг блоклж моклоод бүр ингээд unfollow хийгээд гадуур найзтайгаа явахаараа тэр шүү дээ тим гээд тэ ингэж муулах хүртлээ ингээд үзий ядж шүү дээ. Тэ инфлюенсер хүмүүс айгүй олон туршлагатай, мэдлэг мэдээлэлтэй, өвөрмөц өнцгөөс харж чаддаг гэсэн ч гэсэн тэр хүн үзэл бодолгүй байна гэж байхгүй. Тэгэхээр тэр хүн үзэл бодолтой байгаа учраас бид нар тэр хүнийг үзье яаж байгаа. Яагаад гэх юм бол хүн болны үзэл бодолтой бид нар нийлээд явж чадахгүй учраас. Зарим нь болохоор айгүй уйтахтай ярьдаг байж болох юм. Ядаргаатай дуу хоолойтой. Нүүрэн дээр нэг жижигхэн юм мингтэй тэгээд тэрийг нь ерөөсөө харахгүй байж чаддгүй. Үсийг нь ингээд үхэр долооцсон юм шиг айгүй юм байлаар. Гэх мэтчлэн иймэрхүү янз янзын шалтгаанаар хүнийг бол үзэн ядаж болно. Яг тэрнтэй адилхан инфлюенсерүүдийг бид нэг дахин харсараад CV-г нь олоод эн чин амар ийм тэнэг царайтай. Эн чин ингээд ийм баггүй, тийм баггүй гэж бид нар муулснараа цаашаа яваад болохоор энэ инфлюенсерүүдийг ингээд үзэн яддаг байна. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хэрэг инфлюенсер болъё гэсэн сонирхолтой эсвэл инфлюенсер байгаа хүмүүс бол та нар юу ч болж исэн үзэн ядагдана. Гэхдээ тэр нь болохоор гаргаж байгаа хийж байгаа зүйлсээрээ гэхээсээ илүү зүгээр л байгаа байдлаараа хүмүүсийг үзэн ядлыг татгална. Яг гэх юм бол хүн болгонд ямар нэгэн тийм дургу зан чанар ч юм уу те эсвэл одоо харагдах үзэмж гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл байдаг. За тэр буцаад бүгдээрээ сэдврүүгээ орцгоо. За инфлюенсер гэж хин бэ гэж үү? Инфлюенсер гэдэг нь болохоор нэгт мэдлэгтэй туршлагатай хүнийг хэлнэ. Хоёрт өөрийнхөө ажиллаж байгаа салбарыг өрөмөц өнцгөөс харж чаддаг. Гуравт болохоор тэр гурван төрлийн контентыг гаргадаг тэр хүнийг инфлюенсер гэж хэлээд байгаамаа. Тэгвэл дараагийн удаа та энэ хүн инфлюенсер мөн үгүй юу гэдгийг асуултыг асуух үедээ тэр гурван шаардлагын дагуу энэ хүн нийцж гин үгүй гэдгийг харж ах ёстой. Яг хүн болгон энэ гурвын дагуу ингэж ангилагдчих ёстой гэсэн үг биш. Аль нь байж болно. Заавалчгүй гурвангийн эзэмших ёстой гэсэн үг бол биш шүү. Окей. За тэгэхээр бүгдээр энэ бичлэг ойлгомжтой байсан гэж найдаж байна. Дараагийн бичлэг дээр what is гэдэг дээр яг юуг тайлбарлуулмаар байна. Бүгдээр коммент дээр үлдээгээрэй. Тэгээд тэр энэ бичлэг хэрэгтэй мэдээлэл өгсөн, ойлгомжтой байсан бол эсвэл ямар нэг үн цэнтэй мэдээлэл өгсөн байх юм бол цаашдаа дахиад ганцхан хүн рүү шеэрлээд өгөөрэй. Окей. За тэгэхээр бүгдээр дараагийн бичлэгээр уулзцаая. And I'll see you guys later.